Сургамжит өгүүлэлэг үн цэн. Нэгэн аав өдөржин машин угаалгын газар машин угаачаад сунаж унах шахан гэртээ иртэл охин нь халуун хоол хийгээд тавьчихсан гэрээ цэмцээтлэн цэвэрчихсэн хичээлээ хийгээд сууж байлаа. Дээрх байдлыг хараад аав нь гайхсан ч ядарсандаа халуун хоолоо идчихэд охиндоо баярлаад сууж байтал охиных нь ангийн багш нь уцтаж охинд хичээлээ тасалсныг хэлээд ирж уулзахыг хүссэн байна. Цэвэрхэн гэр халуун хоолны учрыг мэдсэн аав охиноо нүүр нүдгүй загинсан ч охин нь юу ч хэлсэнгүй. Маргааш өглөөн нь хөөрхий аав том болсон охиноо дагуулад сургууль руу хөргөж өгөхөд өндөр төлбөртэй сургуулийн боломжтой айлын хүүхдүүд өнөөх өнгөн ганцсан хувцастай угаагч аавыг нь хялам цэхэм хийн харж охиныг нүүр хийх газаргүй болгожээ. Энэхүү аав нь охиноо ангид нь оруулж өгөөд багштай нь уулзчаад ажил руугаа яаран явах гэтэл охин нь аавыгаа орой тарахаар заавал ангийнх нь үүднээс ирж авахыг загчээ. Хэрв ирж авахгүй бол би дахиад л маргааш хичээлээ таслана гэж сүрдүүлжээ. Ингээд аав нь өөрийнхөө өнгөн ганцсан хувцас байгаа байдлаасаа ичиж охиноо эвгүй байдалд оруулахаас санаа зовсон хэдий ч хичээлийг нь таслуулахгүй тулд уурлан уцаарлан байж арга буюу зөвшөөрч ирж авахар болсон байгаа юм. Орой болж аав нь ажил тарах болоогүй байхад менежерээсээ чөлөө авахар ороход дургүйцэх нь битгий хэл өөдөөс нь та өнөөдөр эртхэн харж амраад маргааш өглөө эртхэн ирээрээ гэд явуулав. Гайхсан хэдий ч охиноо сургуулиас нь авахар яарангүйсээр сургууль дээр нь очижээ. Удсан ч үгээ дунд сургуулийн хичээлийн хонх чих дөнгөнтөл жингнэж охины ангийн хаалга онгооход хаалгаар гүйлтэн гарч ирсэн хүүхэд бүр түүнтэй мэндэлж хүндлээд байгааг нь хараад өөрийн ирэхгүй гайхшрал торон зогсов. Гэтэл охин нь ангиасаа гарч ирээд аавдаа өнсүүлчихэд багш тантай уулзна гэсэн би төрүүлээд гарч бай гэд ангийнхаа хүүхдүүдтэй гүйлдээд явлаа. Охины ангийн багш түүнийг ангид урьж оруулаад охиных нь бичсэн үн цэн гэсэн гарчигтай зохион бичлэгийг уншуулжээ. Охин нь ийм бичжээ. Би өглөө болгон ангийнхаа хүүхдүүд шиг аав ээжийнхээ машинаар хөргүүлж сургуультай ирдэггүй. Автобусаар л ирдэг. Надад iPhone, iPad байхгүй. Миний сольж өмсөх хувцас цөөхнийг манай ангийн хүүхдүүд мэддэг болохоор би сургуультай ирэхээс ч ичдэг. Надад кафед сууж, кофе ууж, зайрмаг идэх мөнгө байхгүй болохоор би хичээлээ тараад ангийнхаа хүүхдүүдтэй нийлж чаддаггүй. Учир нь миний аав машин угаалгын газар машин угаадаг бага цалинтай ажилчин. Би сарын өмнө энэ сургуулиасаа гарч жирийн хүүхдүүдтэй жирийн сургуульд явахыг гуйхад аав маш их ууралсан. Би жирийн сургуульд явахын тулд аавыг авч өгч чадахгүй юм чингээд iPhone авч өгөхгүй бол сургуульдаа явахгүй гэсэн. Гэтэл аав маань надад намайг ганцхан сар хүлээвэл чамд авч өгнө гэд хичээлээ таслахгүй заавал онд сурах хэрэгтэй шүү гэсэн юм. Ингээд би өчигдөр амралтын өдөр байсан болохоор аавтайгаа хамтдаа өсчин орж үсийн засвалъя гэж бодоод аавынхаа ажил дээр нь очиж дараагаас нь чөлөө гуух гэтэл дарга нь надад хандан аавыг угаах ёстой машинуудаа төрүүлж дуусгаад галт тэрэгний буудал руу ачигч хийхээр явсан гэсэн. Ингээд би гэртээ ирээд баахан уйлж сууснаа аавыгаа эрэхтэн халуун хоол хийгээд гэрээ цэвэрлсэн байж байя гэж бодоод гэрээ цэвэрлэж байгаад аавынхаа шкафын дотор гадуур нь улаан туузар ороосон хайрцагтай зүйл байхыг хараад сонирхоод үзтэл iPhone байсныг нь харсан юм. Тийм ээ. Өнөөдөр миний төрсөн өдөр. Миний аавын авч өгсөн iPhone манай ангийн хүүхдүүдийн барьдаг утастай адилхан үнэтэйч аавын минь хөлс хүч сэтгэл зүрхийг тооцвол үн цэн нь харьцуулшгүй их юм. Би аавынхаа ачийг нь хариулж хүслийг нь биелүүлэхээр хичээн суралцах болно. Миний аав энэ хорвоогийн хамгийн сайн аав. Би аавдаа хайртай гэсэн байжээ. Тийм ээ, хүний амьдралын үн цэн гэдэг бол сэтгэл дээр тогтдог юм. Хичээнгүлэн хичээж байгаа хин нэгний ард заавал аз жаргал ирдэг юм шүү. Мэдээлэл радио 88.8. Мэдээлэл радио 88.8.